Next Stop наадмын бүтээн байгуулалтын бүтээгч улс төрч залуу боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд хатагтай Цэдэн балын цогцлмааг урьж байна. Билээ авлаа. Самицхано залуучуудаа юуны өмнө та бүхэндээ энэ сайхан гэгэнлэг бас маш их оюуны хөрөнгө оруулалтыг авч байгаа энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Монголын залуучуудын холбоо 95 настай Монгол улсын шин түүхийг бичлэлцэж байгаа залуучуудын байгууллага маань үнэхээр шилжилтийн 25 жилийн туршид Монгол орныхоо нийгмийн эдийн засагт болж өнгөрсөн үр дүнтэй зүйлүүд бидний цаашдаа анхаарах ёстой асуудлуудыг залуучуудтайгаа хамт тунгаан шүүх энэхүү бас бололцоог олгосонд бас залуу хүнийхээ хувьар та бүхний өмнө бас өөрийнхөө санаа бодлыг хуваалцах гэж байгаа хүний хувьар талархалтай байгаагаа илэрхийлье. Амжилт хүсье та бүхэндээ. Би та бүхэндээ энэ олдож байгаа өөрийнхөө цаг хугацаанд өөрөө нийгмийн салбарын төлөөлөл болж ер нь өөрийнхөө эзэмссэн багшийн мэрэгчлэрээ бас өнөөдөр Монголын засгийн газрын бүрэлдэхүүнд боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамыг удирдан ажиллах энэхүү бололцоо олдож байгаа хүний хувьар би өнгөрсөн 25 жилийн сургамж гэхээсээ илүүтэй ирээдүйн 25 жилд Монголын боловсролын систем хаашаа явах юм бэ? Бид яг ямар боломжит үр дүнтэй байна? Цаашдаа бид юуг ирээдүйн чиг хандлага болгох юм бэ гэсэн энэ зүйл дээр илүү тогтож ярих нь үр дүнтэй болов уу гэсэн байдлаар би товчхон мэдээллийн илтгэлээ бэлдсэн байж байгаа. За бид өнөөдөр 20 дугаар зууны эхэн үеийн түүхийг шинэхэн үеийн түүхээс санахад өмнөх Чингис хааны эзэнт гүрнийг байгуулж явсан олон жил гадны дарангуйлалд амьдарч байсан энэ түүхүүдийг сая илтгэлд дурдсан Намдор сайдаас маань эхлүүлээд бүгдээрээ ярьсан. Ер нь түүхээ мэддэггүй ард түмэн сүндгөө түүхээ мэдэхгүй хүн ойд туурсан сармагчин луга адил гэдэг үгийг бид хизээч мартах ёсгүй гэж ингэж боддог. Тийм учраас би шинэхэн улс их орныхоо түүхтэй холбогдуулаад 20 дугаар зуун бол тусгаар тогтнолын зуун байжээ. Дөнгөж сая од захирлын илтгэлийн слайдн дотор үнэхээр Далай ламын хэлсэн үг байна. Бид өнөөдөр тусгаар тогтносон улс болж үлдснээрээ өнөөдөр эх орон гэдэг энэ үнэт зүйлээ ард түмэн гэдэг түүний хамгийн үнэтэй капиталаа бид нар энэ дэлхийн глобалчлагдж байгаа 200 гаруй улс орон дотор яаж авч явах вэ гэдэг бол та бидний түүхийн өмнө хүлээсэн үүрэг юм а. Тийм учраас саяын эрхмүүдийг бид тусгаар тогтлоо авчирсан эрхмүүд гэдгээр өнөөдөр бид авчрах ёстой. За тэгвэл 21-р зуун бол өнөөдөр технологи эдийн засаг боловсролын зуун гэж би бас зоригтой хэлхийг хүсэж байгаа. Энэ бол бас өрсөлдөөний зуун юм а. Дэлхий дижиталчлагдсан гэж сая илтгэлд дурддагдж байна. Та бид өнөөдөр үнэхээр гардаа байгаа гар утсаар дэлхийн бүх мэдээллийг авч байгаа. Гэхдээ ямар хүн дэлхийн мэдээлэлээс хоцорч байгаа вэ гэхлээр үнэхээр боловсролыг эрхэм болгож чадаагүй, боловсролын нэг том хэрэгцээ буюу дэлхийн хэлийг бас сурч чадаагүй хүмүүс энэ боломжоос хоцорч магадгүй өнөөдөр яг Монголд байгаа орчин маань интернетийн орчин ямар байгаа вэ бид нар мэдж байгаа тийм. Facebook, Twitter-ийн орчинд өөрсдийнхөө ойлгож байгаа орчинд бид нар хар мэдээллийн орчинд амьдарч байгаа нь харамсалтай гэдгийг би бас энэ хэлхэн зүйтэй гэж ингэж бодож байна. Монголын ирээдүйг хэн авч явах вэ? Энэ асуултанд өнгөрсөн 25 жилийнхээ сургамжаар боловсролын сайдын хувьар би бас цөөхөн идэхэн зүйлийг хэлхийг хүсэж байна. Бид 25 жилийг их тийм хялбарчилсан байдлаар ботсон байна. Инженерүүд бэлтгэе орхисон, нийгмийн салбарт боловсон хүчний илүүдэл гарсан. Ялангуяа хэл нийгмийн салбарууд нь хотыг хэн босгох юм бэ? Улсыг хэн авч явдаг юм бэ гэхээр дэлхийн түүхээс инженерүүд авч явж байна. Тийм учраас бид ирээдүйн 25 жилийг төсөөлж бодох юм бол яалтч байхгүй Монгол орныг Монгол улсын саяын нүүдэлчин соёл иргэншлээс суурьшмал буюу хотжилж бий болж байгаа энэ цагууд бид нар инженерүүдэд бэлтгэхээс өөр аргагүй байна. Тийм учраас Монголын боловсролын салбар өнөөдөр
дэлхийн өндөр хөгжилтэй, өндөр технологитой улс орнуудад инженерүүд бэлтгэх хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн бид боловсруулж байгаа. Эхний хөтөлбөрүүд үр дүнд бас хүрч байгаа. 1000 инженер бэлтгэх төслийг Монгол Улсын засгийн газар, Япон Улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр 278 Монгол оюутан шинжлэх ухааны технологийн их сургуулиас 2 дугаар курсээс эхлээд Японы их дээд сургуулиудад шалгалтаа өгч тэнцээд энийг би яагаад хэлэх гэж байна вэ гэхээр дэлхийн түвшний стандартыг даваад бусад орнуудын очдог тэр сургуулиудад Монголын 278 оюутан очсон байна. Тийм учраас энэ сургалтаа бид нар өнөөдөр үргэлжлүүлэхийн тулд өнөөдөр Монгол Улсын боловсролын системд бас дэлхийн боловсролын систем салхи орж ирсэн гэдгийг би тодтогон хэлхийг хүсэж байна. Хоёрыг харьцах хоёр хөтөлбөр буюу 2 жил нь Монгол эх орондоо энэ суур мэдээлэл авчаад үлдсэн 2 жилийг өндөр хөгжилтэй улс орнуудад суралцаад төгсөхдөө оюутан маань Монголынхаа дээд сургуулийн диплом мөн өндөр хөгжилтэй улс орнуудын хос дипломтой төгсгөх энэ үйл ажиллагааг өнөөдөр боловсролын систем эхлүүлээд явж байгаа. Улам бүр цааш нь чамбааруулж, улам бүр бид Монгол орныхоо хөгжлийг буйхалсан, түүчээлсэн, хөгжлөө тоссон ийм байдлаар өндөр мэргэжилтэй инженерүүдэд бэлтгэх гэж одоо хичээж байна. За энэ оюутнуудын тоог бид 30,000 орчимд ойрын 10-15 жилийн дотор хүргэж чадах юм бол бид өөрсдөө итгэлтэй Монгол инженерүүдийн толгоогоор бидний ирээдүй болсон энэ уул уурхай салбар, уул уурхайд түршгэлсэн эдийн засгийн олон тал тулгуур бодлогыг өнөөдөр өөрсдийн боловсон хүчний нөөцөөр дэлхийд өрсөлдөх чадвартай залуучуудынхаа нөөцөөр хийх юм байна гэдэг ийм урьдчилсан прогнозыг бид гаргаж авч байгаамаа. За энэ дээр би нэг зүйлийг бас сайтын хувьд та бүхэндээ залуучуудаа хэлхийг хүсэж байна. Монголын төр өнөөдөр боловсролынхаа систем, боловсролынхаа бодлогоо эрх зүйн хувьд яаж сайжруулах вэ? Хууль батлаад орхих биш, хуулинд батлагдсан зүйлийг яаж залуучуудаа бодит боломж олгож одоо дэмжих вэ гэдэг дээр шилжилтийн 25 жилийн дараа анх удаа Монгол Улсын энэ удаагийн засгийн газар оюутны хөгжлийн зээлийн хөтөлбөрийг баталж гаргасан. 5 дугаар сарын 1-ний өдөр буюу 4 хоногийн өмнөөс анх удаага оюутнууд маань нөгөө зах зээлийн зохицуулттай нийгмийн голдролоор яваад оюутнууд маань энэ хөтөлбөр ээлтэй байж чадсангүй гэдэг сургамжийн үндсэн дээр өнөөдөр боловсролдоо дөрвтөө хөрөнгө оруулах шийдвэрийг гаргаж арилжааны банкнаас хараат бус хамтран зээлдэгч шаардахгүй. За тэгээд одоо гэр бүлийн гишүүд гэр бүлд нь эдийн засгийн дарамт үүсэхгүй оюутан өөрөө сургалтын хувьд, сурлагын хувьд 2.8 кредитийг өнөөдөр бакалаврынхаа төвшөнд хангаж байх юм бол ямар нэгэн бусад шалгуур шаардахгүйгээр оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломж нэгдсэн. Бас энэ удаагийн боломжоор юг оюутнуудаа нээж өгсөн бэ гэхээр агсан төвшөндөө буюу магистр, докторантур өөрийнхөө мэргэжлээр цаашид үргэлжлүүлэн судалгаа хийж энэ салбартаа энэ мэргэжилдээ топ болохыг хүсэж байгаа бол агсан шатны сургалтыг 3.2 кредиттэй байх юм бол магистр докторийнхоо тэтгэлгийг хөгжлийн тэтгэлэгт хамрагдах ийм бололцоог нээж өгөөд 5 дугаар сарын 1-ний өдрөөс энэ одоо хөгжлийн зээл маань оюутнуудтай хүрсэн. Зарим нэгэн твиттерчд жиргсэн байсан сайдаа та ягаад зээл гэж яриад байгаа юм бэ? Хүүгүй юм бол энэ зээл биш ээ. Тэгээд одоо банкнаас авахгүй байгаа юм бол энэ зээл биш ээ. Буруу яриад байгаа юм биш үү? Энэ зээл юм аа. Ягаад тэгэхээр оюутандаа ээлтэй хөгжлийн зээл. Ягаад гэвэл оюутан сурч дуусаад 6-аас 10 жилийн дотор өөрөө сонгосон мэргэжлээрээ ажиллаа эрхлээд анхны орлогоо олоод цалингаа аваад ирсэн тэр мөчөөс эхлүүлээд өөрт нь ямар ч дарамт болохгүйгээр 16-аас 10 жилийн туршид энэ авсан мөнгөө эргүүлж хүүгүүгээр улстай төлөх юм а. Тийм учраас энэ зээл гэдгийг бас тодруулаад хэлхийг хүсэж байна. За ингээд өрсөлдөөн гэдэг бол өнөөдөр зөвхөн Монгол дотроо явж байгаа зүйл биш ээ. Өрсөлдөөн гэдэг бол саяын одоо маш олон хүмүүсийн ярьснаар бид өнөөдөр технологийн 900-д амьдарч байгаа учраас өнөөдөр би ялах тухай асуудал биш. Монголчууд хамтдаа ялах тухай төвшөнд өрсөлдөөнийхөө ойлголтыг бид аваачих цаг болсон гэдгийг өнөөдөр энд үг хэлсэн бүх эрх мэд хэлсэнд би талархалтай байна. Өнгөрсөн 25 жилийг бид мөнгө олж би сайхан амьдрах гэдэг сэтгхүүгээр маш тийм аминчхан үзлэр
өнгөрүүлсэн байна. Энэ бол энэ цаг үеэс авсан бидний хамгийн том сургамж. Одоо бид хамтдаа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх энэ өрсөлдөөнд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй байна. Сайн чадвартай дэлхийд өрсөлдөх чадвартай мэрэгжилтэй боловсруучсан болох гэхээсээ илүүтэй сайхан Монгол сэтгхүүтэй, хамтд сэтгхүүтэй, Монголынхаа төлөө гэдэг энэ нийгэм сэтгхүүг өнөөдөр бий болохгүй л аминчхан үзэл давмгаалсан 25 жилийн дотор бид бүгдээр хохирлоо. Нэг ч монгол хүн энэчнээс ялж чадаагүй гэж хэлж болно. Тийм учраас бид өнөөдөр win-win буюу хамтарч өрсөлдөх гэдэг энэ одоо өрсөлдөөнд өөрсдийгөө залуучууд бид бэлдэх хэрэгтэй байна. Залуу хүн бүр ялах эрмэлзэлтэй байдаг. Өөрөө өөрийгөө ялахаас энэ ялалт эхэлнэ гэж бодож байгаа. Өөрийгөө ялна гэдэг нь бусдын өмнө хариуцлага хүлээх ялалт гэж би тодотгож хэлхийг хүсэж байна. Аминч үзэл өөрийгөө гэж бодох би чадахгүй бол нөгөө нөхөртөө боломж өгөхгүй гэдэг энэ одоо тамийн тогооны үлгэрийн үр дүнд өнөөдөр нийгэм маань ямар их харанхуй, нийгэм маань бас ямар их бохир болсныг өнөөдөр сошиал ертөнцийн хандлагаасаа эхлүүлээд өнөөдөр бид өөрөө өөрсдийгөө соён гэгэрүүлэх, өөрөө өөрсдийгөө тэр дэлхийн хамтарч байж, хүчтэй байж, ноу-хауны эзэн болж байж, стартап компаниудыг байгуулж байж, шинжлэх ухааны технологийн инновацийн эзэд болж иж өнөөдөр бид нар дэлхийн хөгжлөөс авч чадна гэдэг энэ сэтгхүү рүү бид нар явах зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас би аминч үзлээс хамтарч үзэл рүү шилжих энэ шилжилтийг өнөөдөр залуус маань өөрөө өөрсдөө ёс зүйн хувьд, ёс суртахууны хувьд эхлүүлээсэй гэдгийг та бүхнээс уриалж байна. Энэ бол бидний том амжилтын томоохон их суурь байна гэж ингэж хэлхийг хүсэж байна. За, монголчууд бид өнөөдөр ирээдүйн 30 жилийн өөрчлөлтийг одоо харахтаа энэ өөрчлөлт гэдэг үгийг ямар нэгэн нийгэмд том төсөл дэлбэрэлт болж, ямар нэгэн байдлаар нийгэм томоохон зүйл болохоос хүлээдэг цаг үе ард хоцорсон. Энэ бол магадгүй социалист систем буюу бүгдээрээ оролцож байж л өөрчлөх юм шиг сэтгэлгээ байсан. Одоо бол өөрчлөлтийг өөрөөсөө өөрчлөлтийг хажуугаасаа хамт олноосоо системээсээ тэгээд гэр бүлээсээ энэ өөрчлөлт бол эхэлжээж бид нар 30 жилийн түвшинд Монгол өөрчлөгдөж байж бид нар дэлхийн энэ өөрчлөлтөө хөл нийлнэ гэдгийг би дахин хэлхийг хүсэж байна. Энэ дээр би зүгээр боловсролын сайдын зүгээр нэг зүйлийг одоо тодруулж хэлхийг хүсэж байгаа. Хичээлийн програм, хичээлийн хөтөлбөр энэ бол бүгд өнөөдрийн хүртэл бид нар хүүхдүүдийнхээ сурах чигийг шүмжилж байгаа. Багш нарынхаа хичээл зааж байгаа заах аргыг шүмжилж байгаа. Тэгвэл бид нар ирээдүйд ямар өөрчлөлтийг боловсролт хийх гээд байгаа юм бэ гэхээр сая одоо нэмдүр сайд маань өөрийнхөө багшийн тухай дурсамжийг хэлсэн. Би бас сайхан цагт өнөөдөр улс төлөвлөгөөгөөр нэг салбараа орхихгүй авч явдаг байсан тэр зүйл маань зөв байсан гэдгийг би хэлэх гэж байгаа. Нисгэгчээ бэлддэг байсан Монгол улс. Өнөөдөр эмчээ бэлддэг байсан. Бүх мэрэгжлийн одоо хүмүүсээ нэг салбараа орхихгүй бэлддэг тийм торгон хараа Монголын төрд байдаг байсан юм а. Би бас өнөөдөр яг энэ одоо бас үед Оросын холбооны улсын Эрхүү хотын багшийн дээд сургуульд би багшийн мэрэгчлэр суралцсан. Би Нина Михайловна Щербакова гэдэг сэтгэл зүйч багшийнхаа лекцийг өнөөдөр хүртэл мартдаггүй. Тэр ямар одоо үг байсан бэ гэхлээр хүн болгон өнөөдөр төрөхдөө өөрийн гэсэн кодтой ирд юм а. Бурханаас өөрийн гэсэн хувь тавилан зурагтайгаа ирдэг. Тийм ч учраас багш хүний үүрэг юу вэ гэхлээр тэр авчирсан кодыг нээх. Ямар авьяастай байна тэрийг нь олж харах. Хүн болгонд ижилхэн лекц уншаад хүн болгоо өөрийнхөө хүлээж авна. Гэхдээ тэр оюутан, тэр суралцагч ямар авьяастай бэ гэдгийг нээх үүрэг бол багш хүний нийгэмдээ хүлээж байгаа үүрэг гэж ингэж хэлдэг байсан. Би хэзээ ч тэрийг мартдаггүй. Яагад гэвэл өнөөдөр он сурсан байх, сайн сурсан байх, муу сурлагатай байх гэхээсээ илүүтэй өөрийнх нь хоолыг олж идэх тэр авьяасыг, тэр өгөгдлийг багш олж харж ард түмний хүүхдийг ялгахгүй ардын багш байж чадах тэр үүрэг бол өнөөдөр багш хүний нийгмийн өмнө хүлээж байгаа үүрэг. Тийм учраас орчин цагийн сургалтын концепц, агуулга, методологи буюу арга зүй юу руу явж гэнэ вэ гэхээр танхимд бүгдийн
суугаад ижил мэдээлэлээр шаблондох биш. Хэн юу хийж чадах чадвартай байна? Түүн чиглэсэн сонголтыг олгоход өнөөдөр сургалтын арга зүй дэлхийн түвшинд энэ чиг рүү явж байгаа юм. Хүн болгон өөр учраас тэр өөр авьяастай, тэр өөр бодолтой, тэр өөрийгөө бусдаас өөр гэж харж байгаа үнцгийг нь өлгөж авч явах чиглэл рүү өнөөдөр дэлхийн нийт явж байгаа. Тийм учраас бид нар цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлүүлээд Маамун Наашир дууг бүх хүүхдийг Монгол хүүхд учраас дуулал сурах нь зөв. Гэхдээ цэцэрлэгийн наснаас нь эхлүүлээд багш юуг анзаарах ёстой байна уу гэхээс дорж гэдэг оюутан тэр дулмаа гэдэг охин байна. Ер нь ямар бусдаас ялгах онцлогтой байна вэ гэдгийг л багш харж хөгжүүлэх бол өнөөдөр дэлхийн нийтийн энэ сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны онцлог болж байгаа гэдгийг би энэ ч тэмдэглээд бид өнөөдөр анги танхимдаа оюутнуудаа 30-аар нь 100-аар нь суулгаад лекц уншиж болох боловч ангийн багшийн, магадгүй физикийн багшийн, математикийн багшийн боловсролын системийн өмнө хүлээж байгаа хамгийн чухал үүрэг юу юм бэ гэхээр тухайн оюутан бусдаасаа ялгах ямар онцлогтой вэ гэдэг дээр нь ажиллаж тухайн оюутныг амжилтад хүргэх түлхүүрийг нь олж харах асуудал бол өнөөдөр ирээдүйн боловсролын системийн өнцөг байх ёстой юм аа. Тийм учраас хүн болгонд өөрийнх нь сонголтыг олгох энэ боловсролын системийн либералчлалыг зөв хийх асуудал бол өнөөдөр боловсролын системийн дэлхийн чиг хандлагатай. Энэний цаана яг нэг чухал асуудал давхар өөрөө холбогдоод ирж байгаа. Тэр юу вэ гэхээр мэрэгчлийг нь сонгох үйл явц. Хэн нэгэнд шахагдаж эсвэл бусдыг дагж мэрэгчлээ сонгох ёсгүй юм аа. Хүн өөрөө өөрийгөө ирээдүйд авч явах, өөрийгөө тэжээх, гэр бүлээ авч явах, хожим нь ямар хүнийг гэргийгээ болгож сонгоод хідэн хүүхэдтэй болох, ямар мэрэгжилд эзэмшиж, ямар орлого олоод би гэр бүлээ авч явах, нийгмийн өмнө хариуцлага хүлээх вэ гэдэгтэй шууд холбоотой асуудал. Тийм учраас мэрэгжил сонгох гэдэг асуудлыг өнөөдөр магадгүй 70-80 жилийн өмнө мэрэгжил сонголтод хамгийн их нөлөөлдөг хүмүүс ээж аав нь байсан. Бүх хүний амьдралын түүхэнд энэ бол их тодорхой харагддаг. Тийм учраас тэр зүйл үнэтэй байсан гэдг нь өнөөдөр яг энэ хүүхэд болгоны онцлогтой харгалзаж явж байгаа энэ зүйтэй бас ингээд нийлээд байгаа юм. Тийм учраас бид өнөөдөр залуучуудынхаа мэрэгжлийг сонгох, ирээдүйн эзэн байх, кабинетийн боловсрол, академик танхимын боловсролыг олгохдоо хүүхэд бүрийн онцлогийг харгалзсан энэ сургалтыг өнөөдөр Монголын бүх сургалтын системд бий болгох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарынхаа багш нартай ажиллаж хэн нэгний туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх биш. Зөв Монгол хүүхэд, зөв Монгол залуугийн төлөө ийм сургалтын хөтөлбөрийн төлөө бид ажиллана гэж ингэж хэлхийг хүсэж байна. За би хоёр зүйлийг бас энэ дээр нэмж хэлье. Өнөөдөр дэлхийн эзэн хинбэ гэвэл, Монголын эзэн хинбэ гэвэл, Монгол төрсэн залуучууд бид нар өөрсдөө өөрөө өөрийнхөө эзэн байх. Ирээдүйд өөрөө хэн болох вэ гэдэг залуучууд өөрсдөөс танаас шалтгаална. Тийм учраас бусдыг ямар нэгэн үзэл бодолгүйгээр дуурайх, нийгмээрээ буруу зүйл рүү савлах энэ бүхэн бол өнөөдөр магадгүй энэ шилжилтийн цаг үеийн сургамж байгаасаа гэж ингэж би бодож байгаа. Тийм учраас ирээдүйн 30 жилийн том өөрчлөлтийг энд сууж байгаа залуучууд та нар авчирна. Дэлхийн хөлийг эзэмших хэрэгтэй. Хөрш орнуудынхаа хөлийг эзэмших хэрэгтэй. Тэгээд технологийн дэвшил буюу дижитал энэ орчлон ертөнцид өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Яг ингэж өнөөдөр бид нар орчин цагийн боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол орондоо үндэсний хэмжээний боловсон хүчин болох ёстой. Өөрөө өөрийгөө олоод авчих юм бол залуу нас гэдэг бол эрч хүч. Залуу нас гэдэг бол эрдэм боловсролын нас. Залуу нас гэдэг бол өөрийгөө олох нас, залуу нас гэдэг бол чи ирээдүйд хэн байх вэ гэдгийг тодорхойлох нас. Бас залуу нас гэдэг бол мэдээч хэрэг хайр дурлал, залуу нас гэдэг бол өнөөдөр алдаа онооны бүх зүйл байдаг нас. Энэ залуу насаа л хүн хэр зэрэг оновчтой, хэр зэрэг том мөрөөдөлтөй, том зорилготой өөрөө өөртөө эзэн байж чадна. Ирээдүйн бүх амьдралаа энэ залуу насанд олж авсан эрч хүчээрээ хүн авч явах ёстой. Тийм учраас бид өнөөдөр гадаад хэлгүүгээр, технологийн боловсралгүйгээр, за тэгээд өөрөө өөрийгөө авч явах маш сайн хэрэгцээтэй
өөрийгөө би эзэнд байж чадна гэсэн тэр мэрэгчлээ сонгож эзэмшихгүйгээр ирээдүйн амьдралаа сайн сайхнаар төсөөлөх боломжгүй. Гэхдээ би өнөөдөр хүмүүнлэг арчилсан нийгмийн нэг чухал зүйл юу вэ гэдгийг бас эндээс хэлхийг хүсэж байна. Үгийнхээ төгсгөл тэр юу вэ гэхээр хүмүүнлэг арчилсан нийгмийг бид байгуулж байгаа бол чадахгүй байгаа, бололцоо нь хүрэхгүй байгаа, хүнд нөхцөлд амьдарч байгаа тэр залуучдаа бид нар тусалцааныхаа гарыг, тусламжийн гараа, сайхан сэтгэлээ хүрэгдэг байж сайхан Монгол орныг бид нар байгуулна. Хамгийн чухал зүйл бол өнөөдөр бид глобалчлагдсан ертөнцид монголоор ялгарч үлдэх асуудал. Энэ бол юу вэ гэхээр монгол түүх, монгол өв соёл, монгол өв уламжлал, монгол хэл, монгол сэтгэхүй, монгол хүн. Энийгээ бид нар глобалчлагдж байгаа нэрийн дор бүдгрүүлэх эрхийг бол түүх бидэнд зөвшөөрөхгүй. Монгол хэлний сургалтын хичээлээс цагийг нь хасцсан байгааг бид өнөөдөр цаг алдахгүй өөрчлөх ёстой. Монгол хүн монголоор ярьж өнөөдөр монгол түүхээ авч хадгалж үлдэнэ. Тийм учраас бид өнөөдөр монгол хүн байх, монгол хэлээ, монгол өв уламжлал, ёс заншлаа авч үлдэх. Хүн төрөлхтний бүтээн байгуулсан сайхан нийгмийг бид өнөөдөр Америк гоё, одоо Япон гойч гэдэг юм уу? Энэ бол мэдээж хэрэг хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигыг бид нар хүлээн зөвшөөрөхөөс гадна хамгийн чухал үнэтэй зүйлээ бас энэний цаана орхигдуулж болохгүй. Нүүдэлчин соёл ах уу гэдэг бол бидний хамгийн том үнэт зүйл. Өнөөдөр дэлхийн хаанч өнөөдөр жилийн дөрвөн улиртай, өвөл нь хамгийн хүүтэн, зун нь хамгийн халуун. Дэлхийн хаанч өнөөдөр Монгол малчин шиг тооноро нар тусахад цагаа ирэн билж чаддаг, цагаа мэддэг. Өөрийнхөө сүлдрээр хідэн цаг болж байгааг мэддэг ийм үндэстэн дэлхийн хаанч байхгүй. Тийм учраас бид өнөөдөр энэ үнэт зүйлүүдэд үнэтэй байлгах тэр суурь өөрөө юу вэ гэхээр Монгол одоо ахуй, монгол соёл, монгол хэл, монгол үзэл баримтлал дээр суурилсан боловсролын системийн шинжилэл гэдэг үгийг та бүхэндээ хэлье. Бүгдээрээ Монгол эх орныхоо төлөө ирээдүйг гэрэлтэйгээр харж хүн төрлийн хөгжлөөс хоцрохгүй Монгол эх орны сайхан эзэд байхыг та бүхнээсээ хүсье. Баярлалаа.